За сайн бацгаана уу? За хүүхдийнхээ сэтгэл зүйн тэнцвэртэйгээр хөгжүүлэе гэдэг ийм зорилготой бид бүхний хичээл. Одоо өнөөдрийн бидний ярилцах сэдэв маань болохоор шударга байдал байгаа. За шударга байдал гэдэг бол одоо аливаа нэг зүйлийг одоо шүүн тунгаах шийдвэр гаргахад одоо тусалдаг ийм сэтгэл зүйн чадвар байгаа. Ямар нэгэн ийм нөхцөл байдалд илүү юм ёс зүйн хувьд, үн цэнийн хувьд, үзэл баримтлалын хувьд одоо өөрийн гэсэн үзэл бодол, өөрийн талаасаа дүгнэлт хийх ийм чадвар байгаа. За тэгээд энэ чадвар бол одоо сэтгэл зүйн маш олон бусад чадварууд сэтгэл зүйн байдлыг илэрхийлж гаргаж идэг ийм чадвар байгаа. За хэрвээ ингээд шударга ёсч байдал одоо шударга энэ байдал хүнд одоо тэнцвэртэйгээр төлөвшөхгүй болвол энэ шударга ёсч байдлын одоо аль нэг юм тэнцвэр алдагдсан одоо хэтэрхий илүүдсэн эсвэл дутагдсан байдал нь одоо тухайн хүний сэтгэл зүйн байдлыг нэлээх юм асуудалд оруулахаас гадна эргэн тойрны хүрээлэлт нь маш хүчтэйгээр нөлөөлдөг ийм чадвар байгаа. За тэгэхээр шударга ёсч байдлын илүүдэл нь тэгвэл яаж илэрдэг юм бэ гэдгийг хэвлээ ярилцъя. За илүүдэл нь бол юм маш юм шаардлага өндөртэй, зарчимж одоо юм хэм хэмжээний илүү хэм маргааны төвшөнд, зөрчилдөөний төвшөнд очдог юм чадвар байгаа. За эсвэл ингээд бусдыг сургамжлах, номлох тий бусдыг ингээд илүү өндрөө одоо юу гэдэг дээрээс нь ингээд шүүх, буруутгах, за эсвэл өшөө ханзун санах ч юм уу тий ийм байдлаар одоо илүүдэл нь илэрдэг. За илүү их юм шударга ёсны төлөө ангаж сангаж байдаг. Аливаа нэг юм үйл ажиллагаанд оролцохдоо ямар нэг хүнтэй харилцахдаа тэн дээрээс шударга бос байдлыг ингээд мэдрэх юм бол тэр хүн тухайн зүйлийг мэдрэх үнэлэх байдал нь шууд буурдаг. Эсвэл бүр ингээд эсэргүүцэл төрөмгийллийн байдлаар илэрч гарч ирэх магадaltaй байдаг ч юм уу тий. Тэгэхээр илүүдэл гэдэг бол өөртөө болон бусдад нэлээх юм хор хохирол учруулж болох үс юм зан чанар байгаад байдаг. За харин шударга ёсч байдлын дутагдал нь юу юм бэ гэхээр илүү юм зарчимч бус. Одоо ямар нэгэн нийгмийн шударга бус ийм байдлыг хүлээн зөвшөөрдөг, шударга бус байдалтай эвлэрдэг. За одоо ямар нэгэн дүрм журмыг дагах одоо юу гэдгийг тогтсон ийм хэм хэмжээг дагахгүй байх нь тэр хүнд хэвэн байдаг ч юм уу тий. Тэгэхээр энэ бас л илүү нийгэмд илүү их юм хор хохиролтой юм зан чанар байгаад байдаг. За тэгэхээр шударга ёсч байдлыг бид нар түрүүн хэлсэн тий. Энэ бол ээж ааваас даган дуурайхаас илүүтэйгээр одоо хүүхэд өөрөө ямар нэгэн зүйлд оролцож ээж түүнээсээ суралцдаг өөрийн туршлага дээрээс одоо бий болж байгаа юм чадвар байгаа. За тэгэхээр энэ хүүхдийн одоо чадварыг тэнцвэртэйгээр хөгжүүлэхийн тулд яах ёстой юм бэ гэхээр хүүхдэд энэ шударга ёсны одоо баримжаалал хөгжих нөхцөлийг бүрдүүлж өгөх нь маш их чухал байгаад байдаг. Ямар нэгэн шийдвэр гаргахад нь одоо туслах тий хүүхдийн мэдрэмжүүдийг нь илүү их яриулах. Одоо хүүхэд ингээд хин нэгэн гараас нь тоглоомын булаагаад авахд хүртэл тэр чинь ингээд өөрт нь шударга бус санагдаж байгаа байхгүй юу? Ингээд булааж авж байгаа ямар нэгэн зүйлээ булаалгаж байгаа гэдэг нь эрх мэдлээ ингээд алдчихж байгаа юм шиг тийм мэдрэмжийг төрүүлдэг. Тэгэхээр энэ болгоныг өгөөсгөхгүйгээр энэ үед яавал зүгээр юм бэ гэдгийг хүүхдтэй ярилцах, мэдрэмжүүдийг нь ойлгох, санаа бодлыг нь хүндлэх энэ байдал нь одоо илүү их юм шударга ёсч байдлыг тэнцвэртэй хөгжүүлэхэд тусалж байдаг. За хүүхдийн ингээд өөрийн санаа бодлыг нь одоо хүндэтгэхгүй байх юм бол одоо өгөөсгээд авах юм бол ярилцах, өөрийгөө ойлгуулах юм орчин нөхцөл дутмаг байх юм бол хүүхэд харин эсэргүүцэл үзүүлж эхэлнэ. Эсвэл тэр зүйл шударга бус байсан ч гэсэн тий даган дуурайж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн энэ чадварыг хөгжүүлэхийн тулд аль болох өөрөөрөө ухаарч ойлгох боломжтой нөхцлүүд